Сайн бацгаана уу хүүхдүүдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За, эхний цаг математик, дараагийн цаг монгол хэл орох хэрэгтэй байгаа. За, математикийн хэлбэрийгээ онцлогдоод байна хүүхдүүдээ. 9 сарын 16. За, бэлэн болсон хүүхдүүдээ. Зүй тогтлыг ажиглацгаая. 100-гийн хүснэгтэд маш олон зүй тогтол байдаг. Хамтдаа туршиж үзье. За 100-гийн хүснэгт гэдэг маань 1-ээс 100 хүртэлх тог байрлуулсан байгаа. Мөр багны дагуу. За тэгвэл эхний зүй тогтлыг ажиглая. За сумны дагуу зүй тогтлыг ажиглана. За жишээлбэл 1, 12, 23, 34, 45, 56, 67, 78, 89, 100 гэсэн байна. За эдгээр тоонуудад ямар зүй тогтол байна хүүхдүүдэд ажиглаарай. 11 11-ээр нэмэгдсэн байна. 1 дээр 11 нэмээд 12, 12 дээр 11 нэмээд 23, 23 дээр 11 нэмээд 34. Дараагийн зүй тогтлыг харцгаая. За сумны дагуу мөн ажиглаарай. 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91. За тэгвэл ямар зүй тогтол байгааг ажиглая. 10 дээр 9-ийг нэмээд 19. 9 дээр 9-ийг 19 дээр 9-ийг нэмээд 28. 28 дээр 9-ийг нэмээд 37 гэх мэтчлэн хэдээр нэмэгдсэн байна хүүхдүүдээ? 9 9-оор нэмэгдсэн байна. За тэгвэл мөрийн дагуу цэнхрээр хүрээлэгдсэн хэсгийг хараарай хүүхдүүдээ. Нэгжийн орон маань нэг нэгээр нэмэгдээд харин 10-ийн орон маань орны цифр маань ижил байна. 10-ийн орны цифр ижил нэг нэгээр нэмэгдсэн байна. Мөрний дагуу. За тэгвэл дараагийн зүй тогтлыг харъя. Багна. Энэ ногоо багны дагуу ажиглая. 10-ийн орон маань орны цифрууд маань ижил байна. Харин хэдээр нэмэгдсэн бэ хүүхдүүдээ хараарай. 5, 15, 25, 35 гэх мэтчлэн 10-10-аар нэмэгдсэн байна. Маш сайн байна. 10-10-аар нэмэгдэн нэгжийн орны цифр ижил байна. За тэгвэл багш нь мөн 100-гийн хүснэгтэн дээр хэрхэн хасаж нэмж болох вэ гэдгийг дараагийн тасгалдад тайлбарлаж өгье. 100-гийн хүснэгт ашиглан нэмэх хасах үйлдэл хийцгээе. Хоёр оронтой тооны нэмэх хасах үйлдлийг 100-гийн хүснэгт ашиглан хийхэд тохиромжтой байдаг. Багны дагуу доош нэг нүд явхад 10 нэмэгдэнэ. Бүтэн 10-таар нэмэхдээ багны дагуу доош явна. Жишээлбэл 2 дээр 10-ыг нэмээд 12, 12 дээр 10-ыг нэмээд 22, 22 дээр 10-ыг нэмээд 32 гэх мэтлэн 10-10-аар нэмэгдээд явж байгаа. За 2 дугаарт нь багны дагуу дээш нэг нүд явхад бүтэн 10-таар хасагдана. Жишээлбэл 92-аас 10-ыг хасгаад 82, 82-аас 10-ыг хасгаад 72, 72-аас 10-ыг хасгаад 62 гэх мэтлэн дээшээ явхад 10-таар хасагдана. Багны дагуу доошоо явхад 10-таар нэмэгдэж байгаа. За тэгвэл мөрийн дагуу. Мөрийн дагуу нэг нүд баруун гар дэш явхад нэг нэгч нэмэгдэнэ. Харин мөрийн дагуу зүүн гар дэш явхад нэг нэгч хасагдана. За тэгвэл хамтдаа туршиж үзье. 43 дээр 36 гэсэн тоог нэмье. За одоо тэгвэл 43 гэсэн тоо маань хаана вэ? За энд вэ. 43 гэсэн тоо. Тэгвэл 36 буюу 3-т 10-т 6 нэгжийг бид нэмэх ёстой байгаа. 3-10-ыг нэмэхийн тулд доошоо явах ёстой тийм ээ. 3-ыг нэ доошоо явна. За тоолъё 1, 2, 3. За 43 дээр 3-10-ыг нэмэхэд 73 болох нь байна. Одоо 6 нэгжийг нэмнэ. 3-10-таа нэмчихсэн. Одоо 6 нэгжийг нэмнэ.
6 нэгжээ нэмэхдээ яах вэ гэхээр баруун гар тийшээ 1 нэгжээ яв. За одоо 73-аас эхлээд явна. 1 2 3 4 5 6. За 6 баруун гар тийш нэмж байгаа тохиолдолд баруун гар тийшээ 6. За ингээд 43 дээр 36-г нэмээд 79 гэсэн тоо гарах нэ. 79. Сайн байна хүүхдүүдээ. За дараагийн хасах үйлдэлийг хамтаа үдээ. 68-аас 45-ыг хасъя. 68-аас 45-ыг хасъя. За 68-аас 45-ыг хасна. За 68 гэсэн тоогоо эхлээд олж байна. За энд вэ. Энд вэ 68. За одоо 4/10-т 5 нэгжийг хасах хэрэгтэй бид нар. 4/10-ыг хасахын тулд хасахтаа хаашаа явна гэлээ хүүхдүүдээ? Дээшээ явна. Багны дагуу дээшээ явна. Дээшээ. 4/10-т явъя. За 1 2 3 4. За одоо 4/10-т дээшээ явсан хасчихсан. Одоо 5 нэгжийг хасах хэрэгтэй. Хасахын тулд 100 гар тийшээ яв. 1 2 3 4 5. Ингээд хариу маань 23 гэсэн тоо гарч байна. За 68-аас 45-ыг хасахаар 23 гэсэн тоо гарах нэ. 23. За мөн одоо жишээлбэл 43 дээр сая бид нэр 36-г нэмсэн. Тэгвэл 39 гэсэн тоог нэмж үзье. Хамтдаа зүгээр 39. Тэгвэл яах вэ бид нар? Доошоо 3/10-д явна. Хажуу тишээ 9 нэгж явах хэрэгтэй. За энд бол 6 нэгж явчихад байгаа тийм ээ. 6 7 8 9 гээд 82 гар. Тэгэхээр эндээс цаашаа хүснэгт маань эндээс цаашаа дууссан ч гэсэн дараагийн тооноос эхлээд аргашаа ингээ үргэлжлүүлээд нэмж болох нэ гэдгийг харуулж байна гэж. За тэгээд дасгал ажиллацгаая. За 100-ийн хүснэгтээ багш нь 6-аар өгсөн байгаа. За түүнийг хэвлж аваад 100-ийн хүснэгтэн дээрээ тоогоо бодоод зурж болохгүй шүү хүүхдүүдээ. Тоогоо бодоод хариугаа илэрхийлэхийн ард нь тавиад яваарай хүүхдүүдээ. За зөв бодсон байна уу, буруу бодсон байна уу гэдгээ багнан бичгэлээр шалгаж болно. За гэхдээ дараах дасгалуудыг гэрийн даалгаварт хийх ёстой байгаа. За ингээд хичээл дээдвэгтээ оролцсон бяцхан шавнартаа баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцгаая. Хичээлээ хийгээд илгээгээрэй хүүхдүүдээ. Баяр таа.